өнөөдөр бол нийгэм тулгамдж байгаа манай нэг хоёр салбар л байгаа даа. Одоо үнэхээр эрүүл мэндийн салбар бол бас үнэхээр хүнд байна шүү. Боловсролын салбар бол хүнд байна шүү. Энэ хоёр дээр тодорхой нэг зорилтыг тавиад тодорхой нэг өвчлөлийн хүрээнд бид нар бол бүх хүч хөрөнгөө хаяад энийг бол шийдъя гэдэг юм уу. За боловсролын салбар дээр гэдэг юм уу. Би одоо бас боддог асуудал ерөөсөө нийгмийн суурь болсон энэ хоёр том салбарынхаа албан агч нарын цалин буюу багш эмчнэрийн цалин уг нь бол нэг за яг хуу эх ондоо багтахгүй баг. Гэхдээ 21 22 оноос хойш гэдэг юм уу бид нар нэг бусад төрлийн албагчдын цалингаас нэгээс хоёр дахин нэмэгдүүлэх асуудлыг судалмаар юм шиг байна. Тэгэхгүй бол үнэхээр өнөөдөр хөдөө орон тагт гэдэг юм уу анхан шатн дээр багш эмч болохыг мөрөөддөг хүсдэг тийм хүмүүсүүд бол их ховор болсон байна. Тэнд хөшүүрэг нь байхгүй болцсон байгаа даа. Тэгэхээр энэ би хөгжлийн нэн тэргүүний зорилт дотор бол нэн тэргүүний салбар энэ хоёр бол байх бах. Тэр дотроо өнөөдөр хүний хөгжилтэй холбоотой хүний хөгжлийн индексийг эрийгвэл энэ хоёр багш эмчнэрийн цалингийн асуудлыг бид нар нэгдүгээр ярих ёстой асуудал болж байгаа болов уу гэж хараад байгаа.